Дэлхийн хөлбөмбөгийн холбоо 2017 оны шилдэгүүлээ тодрууллаа. Арга хэмжээ энэ сарын 23-ны өдөр Английн Лондон хотноо зохион байгуулагдсан юм. 2017 оны шилдэг голоор Арсеналын тоглогч Оливье Жирүүгийн гол нэрлэгдсэн бол шилдэг засгалжуулагчаар Реал Мадридын Зинедин Зидан тодорсон. Энэ жил 39 настай Итали хаалгач Ювентусын Буфон оны шилдэг хаалгач болсон бол шилдэг хөгжөө нэмжигчдэр Селтик багийн фэнүүд нэрлэгдэв. Мэдээж энэ өдөр 2017 оны бэлгэлийн шигийг тодруулсан бөгөөд Алвес, Рамос, Роналдо, Кросс, Бонуччи, Буфон, Модрич, Иньеста, Неймар, Месси, Марселоноор нэрлэгдсэн. Эцэст нь Марадона, Роналдоноор үдшийн гол шагналыг гардуулсан бөгөөд энэ шагналыг Португалаар Криштиано Роналдо гартсан юм. Түүний хувьд ингэснээр 5 дахь дэлхийн шилдгээр нэрлэгдлээ. Роналдо юу, Месси юу? Энэ асуултанд хөлбөмбөгийн шилдэг тамирчид зодог тайлсан одод хэрхэн хариулсан бэ? Үргэлжлүүлэн та бүхэн хариултыг хүлээн авч үзээрэй. Месси юу, Роналдо юу? Хэрвээ та 100 хүнээс асуувал 50 хүн нь Месси, үлдсэн 50 нь Роналдо гэж хариулна. Үгүй би чадахгүй. Тэднийг харьцуулж мэдэхгүй юм. Бид хоёулаа хэний ч чадахгүй зүйлийг талбайд хийж чаддаг. Хоёулаа нэг үйлрэл 50-аас 60 гол оруулах үедээ тоглогчд. Аль нэгийг нь сонгоно гэж юу? Хүнд шийдвэр байна. Гэхдээ миний хувьд Мессиг авчрах байсан. Юу гэхээр би Роналдодо тоглож байсан. Тиймээс би түүнийг нэрлэнэ. Хамгийн том ялгаа нь тэр ямар ч байдлаас гол оруулж чаддаг. Бурхан түүнд гол оруулах чадварыг харамгүй заяасан гэж боддог шүү. Миний бодлоор дэлхийн шилдэг тоглогч яг одоогоор бол Лионел Месси. Өнгөрсөн удирлын формыг нь харуул Роналдог нэрлэж болно л доо. Гэхдээ мэдээч хэрэг энэ удирдал нэг сараас хойш чамгүй сайн муу зүйлтэй тулгарсан ч Лионел Месси гайхалтай байсан. Тоглолтыг нь үзэхэд ч гайхамшигтай авьяастан. Яг үүндээ өөр ертөнцөөс ирсэн хүн шүү дээ. Месси гэлмээр байна. Бүх талаараа сайн. Миний бодлоор тэр илүү. Намайг хамгийн их гайхшруулсан тоглогч бол Криштиано Роналдо. Би түүнтэй хамт дэлхийн шилдэгүүдтэй тоглож байсан учраас өөрийгөө азтай тооцдог. Гэхдээ Роналдо тэдгээр шилдэгүүдээс өөрийн тоглолт онцгой авьяас, багийнхаа төлөө оруулалтыг хөв нэмэр, мэрэгжлийн тоглогчийн чадварыг нь харсан ч илүү тоглогч байгаа юм. Энэ талаараа түүнтэй зэрэгцэх хинч байхгүй. Месси Роналдогоос илүүтэй ямар ч засалжуулагчийг шилдэг нь болгож чадна. Миний хувьд засалжуулагч хүнийхээ хувьд хэлэхэд Месси Роналдогоос илүү тоглогч. Би Мессиг илүү гэж хэлнэ. Тэр бол мэдээж хэрэг гайхамшигтай тоглогч. Хэрвээ дасгалжуулагч байсан бол Роналдог сонгох байсан. Хэлэхэд хялбархан санагдчих байна. Тэр олон лиг тоглосон шүү дээ. Тиймээс ямар ч багт тоглох чадвартай, гайхамшигтай тоглолтоо үзүүлж чадах шилдэг тоглогч. Тэр өөрийгөө хангалттай харуулсан. Харин Месси багийн бусад тоглогчдоос шалтгаалдаг хүн шүү дээ. Би Месси гэж хэлнэ. Хэлэхэд үнэхээр хүнд байлаа. That is a very difficult goal. Бид та бүхэндээ Криштиано Роналдогийн CR7 үнэртэй усны талаар сонирхолтой хөгжилтэй бичлэгийг хүргэхэд бэлэн боллоо. Шимтэн үзнэ үү? Сайн уу залуусаа юу яцгаана? Та бүхэнд Луиш Гатвик тухайн өдрийн өглөө. Бид одоо Мадридын зүг явах гэж байна. Гэхдээ бид ердөө нэг өдрийг Мадридэд өнгөрүүлэхгүй. Энэ бол миний хувьд мөрөөдлийн өдөр. Би яг одоо 100% мөрөөдлийн амьдралаа үзэж байна. Учир нь би яг одоо алдар тоглогч Криштиано Роналдотой уулзахаар замдаа гараад байгаа юм. Мөн түншлэн түүний брэнд болсон CR7 нэртэй үнэртэнтэй танилцсан. Улаан шилтэй энэхүү сүрчиг ямар харагдаж байна да? Гайхалтай юм. Одоо бид тун удахгүй энэхүү үнэртэнгийн эзэнтэй уулзна. Тэр бол өөрийн мөрөөдлөөрөө амьдарч хүссэн бүхнээ хийж итгэл дүүрэн яваа залуу шүү дээ. Дуртай сүрчгээ цацхад өөртөө идэх хүсэл 3 дахин нэмэгддэг гэж би боддог. Хизээж бодож байгаагүй зүйлсээ ч хийж болно. Хүссэн бүхнээ хийж болно. Сайхан харагдаж, англи үнэртэй бол сэтгэл санаач өөдрөг болж ямар ч зүйлийг сөрөм зогсдог. Гэхдээ бид яг одоо энэхүү бүх шинжийг бүрдүүлсэн Криштиано Роналдотой уулзаж хид хідэн урьдчилан бэлтгэсэн асуудлуудаа тавих болно. Түүний үнэртэнгийн талаар ярилцаж, Криштиано Роналдотой цөөн хоромж болтугай уулзахаар явцгаая. Тэгэхээр бид дөнгөж сая буруу буудлынхаа гадна ирчихжээ. Харин одоо жинхэнэ хоног төөрүүлэх буудал руугаа явж байна. Буудлынхаа жинхэнэ хаягийг жолж авлаа. Таксины жолооч 5 минут замаа дагаад алхахад буудал олно гэсэн. Минут тутамд Google-аар хаана яваагаа хараад л явна. Гэхдээ буудалтаа очиход бүтэн 20 минут явах юм байна. Олж байлгүй дээ. Одоо ингэж явах болтой. Чи энд юу хийж байгаа юм бэ? Би энд буудлаач байгаа шүү дээ. Тийм ээ. Үнэхээр хачиргалтай тохиолдол боллоо шүү. Гэхдээ нэг зүйлийг асууя. Та өнөөдөр юу хийх вэ? За тэгэхээр би та нарт өнөөдрийн төлөвлөгөөгөө танилцуулъя. Бид өнөөдөр Криштиано Роналдотой уулзаж бичлэг хийх болно. Тийм ээ, CR7.
Тэр өнөөдөр шинэ сүлжлийнхээ нээлтийг хийж байгаа юм. Ингээд бид түүнтэй уулзаж сайн уу гэж хэлнэ. Энэ бол бидний Мадридэд ирсний гол шалтгаан. Бидэн дээр тун удахгүй Крис Эмди ирэх болно. Магадгүй тэр бидний адил буруу зочд буудал руугаа л явсан баг. Одоо л нис буудал буусан болов. Ямар тач одоо тэр замдаа гарчихсан баха. Let's go. Мейко хөнгөн зуушаа харсан уу? Хөнгөн зууш гэж юу? Тийм ч онцгүй зүйл биш байна лээ. Үнэхээр амттай бяцхан зүйл үүний дотор байгаа. Кранчи баярын төлөө залбирч байна. Испанд биднийг ивэж байгаад баярлалаа. Гэхдээ даймын хэрчин байсан ч болоосоо. Энд чинь 100 ширгүү. Чи харсан уу? Яаж чадчих байна? Яаж хөнгөн 100 шиг нэрлэж чадчих байна? Ердөө хоёрхан алим шүү дээ. Calvin. Уулзсандаа таатай бай. Сайн уу залуусаа юу яцгаанда? Та бүхэнд хэлсэнчлэн. За хангалттай танилцуулчихсан баг. Тэгэхээр өнөөдөр бид танаас асуулт асууна. Харин та бидний асуултанд тийм эсвэл үгүй гэж хариулаарай. Ойлголоо. Эхний асуулт. Та Ватикан хот улсын нийт иргэдийн тоогоос илүү олон гол оруулсан гэдэг үнэн үү? Ватикан хамгийн жижиг хот улс байхаа. 1000 хүнтэй байх. Мэдээж хамгийн бага хүнтэй хот. Гэхдээ 600 гаруй хүнтэй болов уу? Тэгэхээр буруу байхаа. Үнэн. Ердөө 400 гаруй хүмүүс амьдардаг юм байна. Тэгэхээр та Ватикан хотын нийт иргэдийн тооноос хавьгүй олон гол оруулсан болж таарах нь. Өнөөдөр CR7 үнэртэй усны нээлт болж байна. Биеийн сүрчийг затснаар бүрэлдэхүүнийхээ хамгийн шилдэг тулгуур болж чадах уу? Цацуул шүү дээ. Тийм ээ, найз минь. Үнэн шүү. Таалагдж байна шүү. Нэг тоглолтод нэг тамирчин хамгийн ихдээ 10 гол Англид оруулдаг байсан гэж үнэн үү? FIFA гаруу. Үгүй. Одит амьдрал дээр. Амьдрал дээр 10 гол оруулж байсан уу? Тийм ээ, яг 10 гол шүү. Мэргэжлийн төвшин өө. Тийм ээ, мэргэжлийн хөлөн бүгд. Боломжтой байж мэдтгэл юм. 5 гол ордог юм чи яагаад байж болохгүй гэж. Тийм гэж юу? Тийм ээ, боломжтой. Үнэн. Тийм ээ, зөв байна. Шинэ FIFA удаа гарч байгаа шүү дээ. 2011 оны FIFA дээр таны үзүүлэлт бага байсан ч таны үзүүлэлт 5-аар нэмэгдсэн. Энэ үнэн үү? 5-аар нэмэгдсэн үү? Аль эсвэл үүнээс илүү ихээр нэмэгдсэн үү? 5-аар гэж юу? 2011 онд. Тийм ээ. Үнэн. Тийм ээ, зөв. 5-аар нэмэгдсэн. Одоо ч гэсэн сайн байгаа биз дээ. Тийм ээ, сайн байгаа. Тэгэлгүй яах вэ? Олон хүмүүс 5-аар үнэлгээгээ нэмэгдүүлэхгүй шүү дээ. Дараагийн асуулт. Та нийтдээ 11 удаа улаан утас авч байсан гэж үнэн үү? 11 улаан хуудас уу? Миний бодлоор 11 арай их юм аа. Магадгүй 8 л байх. 8 улаан хуудас, 11 л биш. Худлаа гэсэн үг үү? Тийм ээ, худлаа. Хэд юм бэ? Би ч сайн мэдэхгүй л дээ. Ямар ч байсан 11 биш. Шудраг ус байна шүү. Unfair. No, 4 não mais. 4 só no Real Madrid. 9-өөс их гэсэн үү? Үгүй 11 гэсэн. Арай л их байгаа 9 ч юм уу? Дараагийн асуултаа. Less but maybe 9. Хэрвээ би энэ бүх үнэртэг зацвал тань шиг шилдэг тоглогч болж магадгүй юм. Адаглаад багийнхаа шилдэг нь болдог ч юм уу. Гэхдээ танаас илүү гарч чадах болов уу? Хүлэн бүр шүү дээ. Тэр хэмжээнд намайг авчирч чадах уу? Is it that good? No, false. Худлаа. Надаас хин ч илүү гарахгүй найз минь. All right. Real Madrid, Atletico Bilbao, Barcelona багууд хизээч доод лиг рүү унж байгаагүй. I've never been relegated. Ямар ч байсан Real Madrid, Barcelona унаагүй. Магадгүй Atletico Bilbao доод лиг тоглосон байх. Тэгэхээр буруу. Энэ гурван баг гуруулаа хизээч доод лигт унж байгаагүй. Тэгэхээр зөв юм байна. Тэд түүхэндээ хизээч лигээс бууж байгаагүй юм байна шүү. Тэгэхээр Real Madrid хамгийн олон удаа цом хүртсэн. Уучлаарай. Real Madrid Испани лигт хамгийн олон төрүүлсэн. Тим эсвэл үгүй? Тийм. Тийм ээ зөв. Тодорхойлолтой асуулт байна. Yes, it's true. That's correct. All right, here's an intro. Та зүүн хөлнөөсөө илүүтэй толгоогоор илүү их гол оруулсан гэж үнэн үү? Тийм үү үгүй юу? True or false? Үгүй дээ, би зүүн хөлөөрөө хавьгүй олон гол оруулсан байж таа. Тийм үү? Тийм ээ. Их ойролцоо юм байна. 6-7 голын зөрүүл байна да. Их л ойрхон юм.
Толгоогоороо сайн тоглодог юм байна. Энэ үнэрт нь дараагийн тоглолтод хожиход тусалж чадах уу? Багийнхаа бүх тоглогчид руу засчмаар байна л да. Тэгвэл бид хожиж чадах уу? Тийм ээ. Бидний асуулт дуусаа залуусаа. Тийм үгүй асуулт энэ түрээд өндөрлөж байна. Криштиано Роналдо танд маш их баярлалаа. Их баярлалаа. Нэвтрүүлэг маань өндөрлөж байна. За бидний нэвтрүүлэг өндөрлөж байна. Бүх зүйл амжилттай болж өнгөрлөө. Сайн байсан гэж чи бодож байна уу? Тийм ээ, ямар ч өөлөх зүйл байсангүй. Крис, залуу минь чамд ямар санагдсан бэ? Гайхалтай байлаа. Үнэхээр гоё залуу юм байна. Бид одоо ч гэсэн Мадридэд байна хүмүүсээ. Одоо бид эндээс явах гэж байна. Та бүхний харж байгаачлан бид нисэх буудал дээр байна л да. Эйр Европа үнэхээр сайхан газар байна. Мадридэд ирсэн нь яг л амьдралд ганц л тохиох үйл явдал шиг л санагдлаа. Харин одоо гэртээ харих цаг боллоо. Туудахгүй дараагийн дугаараар уулзъя. Баяртай. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөр 5 удаа нэрлэгдсэн Барселонагийн домогт тоглогч Лионел Мессигийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Sorry, could you sign the stadium guest book?
Хөлбөмбөгийн ертөнц бол агуу. Энэ ногоон талбайд олон гайхалтай үйл явдал болж дэлхийн нийтийг баясгадаг. Гэхдээ зарим тоглолтуудад хачирхалтай, гонигтай, бүр гутамшигтай үйл явдлууд ч олон болж тэр бүхэн түүх, ам дамжин үлдэх яриа болон үлддэг. Энэ удаа бид та бүхэнд хөлбөмбөгийн түүхэнд болж байсан хамгийн хачин этгээд 10 үйлдэлийг танилцуулъя. 10 дугаар байранд Челавертийн Шүлс. Тэрээр хөлбөмбөгийн ертөнцөд чамгүй олон удаа бусдаа маргалдаж байсан. Түүнээс гадна Михайлович, Эл Хажидүв, мэдээж хэрэг бидний сайн мэдих Фрэнк Райкард зэрэг зартаа шилдэгүүдч бий. Гэхдээ бид тэднийг онцолж уртчигсаалт хэлхийн оронд та бүхний төдийлөн сайн мэддэггүй нэгэн тоглогчийг танилцуулъя. Тэрээр эдгээр тоглогчдтой нэг талаараа адилхан. Тэр бол спортын бус үйлдэл. Бидний онцлог Хосе Чилаверт Парагвайн шгшээ багийн төлөө хамгийн олон гоолыг оруулж байсан хаалгач. 1997 онд Колумбийн шгшээ багт хийсэн тоглолтод үзэгчдийг үүмэн самунд турхирснаар талбайг чөлөөлж цагдаагийн бие бүрэлдэхүүнийг хөдөлгөөд амжсан гэдэг. Бразилийн эсрэг явагдсан дэлхийн аваргын урьдчилан шатны тоглолтод мөн дэлхийн аваргын үеэрч Роберто Карлос түүнийг олон удаа үгээр идэж байв. Энэ бүхэнд бүр дасгалжуулагч Филиппе Эскалорич оролцож байсан гэдэг. Гэхдээ асуудлын гол этгээд Роберто Карлос бүдүүлэг үг хэлдэг, арьс өнгөөр ялгарлсан үйлдэлээр хатуу хариуцлага хүлээж байсан удаатай. Хоёр багийн тоглолт 2-1 хацаатаагаар Бразилийн тал шийдэгсний дараа өдөөн түрхрэлт явагджээ. Гэхдээ энэ бүхний хариуг хаалгач ир нударгаараа барьж Роберто Карлосын нүдийг зөхөж байв. Гэхдээ түүнийг зөхөхөөс өмнө тэр шүлсээ нүүрлүүн нулимж байсан удаатай. 9-р байранд Суарезийн шүд. Та бүхэн түүний хүчрхэг шүдний хохирогчдыг сайтар мэдэх үзье. Бидний хинэн ч Суарезийг үргэлж үлсдэг. Аль эсвэл галзуу юу гэдгийг хэлж мэдэхгүй. Ямар ч тач Уругвай залуу хизээж хэний ч өмнө ялагдах дургүй нэг ан. Аякс, Ливерпул мөн шгшээ багийнхаа төлөө тоглоход ч түүний шүд үргэлж асуудал дагуулж ирсэн. Ингээд түүний анхны шүдний ормын түүхийг ярилцъя. Тэрээр 2010 онд Отман Бакалыг, улмаар 2013 онд Челсигийн Бранислав Ивановичийг хазж байсан түүхтэй. Харин түүний хамгийн алдартай хазалт 2014 оны дэлхийн аваргын тэмцээнд Италийн шгшээ багийн Жоржио Киллинигийн эсрэг байсан юм. Тэрээр Киллинийг хадсныхаа дараагаар 17 тоглолтод оролцох шийтгэл амсаж, улмаар 4 сар хөлбөмбөгөөс хол байх болж байв. Харин 2017 оны байдлаар түүний хувьд ямар нэг вампир төлөлгүйгээр 3 жилийг өнгөрөөжээ. Магадгүй тэр өмнөх алдаанаас хангалттай суралцсан байж болох юм. Гэхдээ үүний хариултыг зөвхөн цаг хугацаа харуулна. 8 дугаар байранд Кану Арсеналын шившиг болов. Арсенал Шеффилд Юнайтедыг талбайдаа хүлээн авсан тоглолт буюу холбооны цомын тэмцээний 5 дугаар тойрог тун сэтгэл хөдлөлгөн болсон. Шеффилд Юнайтедийн хаалгач Алан Келли Ли Моррис руу санамсаргүй байдлаар бөмбөгийг өшөглөж тэрээр гимтэл аваад цэнгэлтгийг өргөсөн юм. Улмаар Рэй Парлор шудраг тоглолтын зарчмыг ашиглан бөмбөгийг тоглолтод оролцуулж Келлид бөмбөгийг өгөх гэсэн боловч Арсеналын анх удаа талбайд гарсан Кану туршлага дутсан уу? Эсвэл албаар тийм үйлдэл гаргасан уу? Бөмбөгний төлөө гүйж баруун жигүүрээр довтлогоо явсаар улмаар Марк Овермарс тоглолтын тооны харьцааг 2-1 болгож байв. Энэхүү үр дүнгээр Арсенал ялалт авсан. Тухайн үед Шеффилдийн хамгаалагчид юу ч хийж чаддаггүй алмаарч зогссон гэдэг. Аргагүй шүү дээ. Тэд шудраг тоглолтын дүрмийг хүлээж байсан дамжиггүй. Нэгэр залуу Канугийн спортын бус үйлдэл тухайн үед олон мянган хөгжөөнд нэмжтийг гайхшруулж байсан ч ямар нэг торгуул өнгөрөлгүй өнгөрч байлаа. Арсенал 2-1-ээр хожиж дараагийн шатанд шалгарч байсан юм. 7 дугаар байна. Аваргуудын лигийн E хэсгийн тоглолт үйл ажиллагаалтын улмаас шийдэгдэж байсан түүхтэй. Шахтер тэрхүү тоглолтод Арсенал шиг азар ялалт аваагүй. Норчландын эсрэг явагдсан тоглолтод Норчланд тоглолтын 24 дахь минутанд тооны харьцааг нээсэн. Фернандиньо гэмтэл авч эмчилгээ авснаар бөмбөгийг шудраг тоглолтын зарчмын дагуу Вильям эсрэг баг дамжуулсан. Гэтэл багийн товтлогч хаалгачийг тойрон гарч бөмбөгийг зогсноор Луис Адриано тэнцээний голыг бүртгүүлсэн. Гэхдээ Луис Адрианогийн гол үүгээр дуусаагүй. Тэрээр 2 голыг дахин оруулж тоглолт дууссан юм. Хэдийгээр нэг тоглолтоор тургуулж нийгэм зориулсан үйл ажиллагаанд оролцсон ч энэ бол түүний багийнхаа төлөө хийсэн харамсах зүйлгүй шийдвэр байсан юм. Канугийнхтай ойролцоо байжээ. 6 дугаар байранд Вил Янг сүүлийн нэр. Энэ бол 1980 оны холбооны цомын тэмцээний шгшээ тоглолт. Энэхүү тоглолт хөлбөмбөгийг эрс өөрчлөнө гэж хэн санах вүлээ? Уг тоглолт Арсенал Вест багуудын хооронд болсон юм. Тухайн үед дөнгөж 17 настай Вил Янг тэмцээний түүхэн шгшээ тоглолтод оролцсон хамгийн залуу тоглогчоор нэрлэгдэж байв. Уг тоглолтод Вест Хэмийн Брукинг тооны харьцааг 1-1 болгож тоглолтын тэргүүлийг аваад байв. Хэдийгээр Вил Янг гол оруулах ёстой тоглосон ч Брукингийн араас аимшигтэй таклыг гүйцэтгэснээр шар уулзавлаа. Тухайн үед Вил Янг бөмбөгийг түүнээс өөр аргаар авах ямар ч боломж байгаагүй хэмээн тайлбарлсан байдаг. Хэдийгээр тэр үүнийг санаатай хийгээгүй хэмээн хэлсэн ч үзэгчид түүний үйлдэл дургуутж хөлбөмбөгийн дүрмэнд өөрчлөлт оруулахыг шаардсан. Энэ л үеэс гол оруулах 100% боломж үүссэн үед зөрчил гаргавал талбайгаа чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахд хүрсэн байдаг. 5 дугаар байранд Боли Бадс Пирс
1992 оны Баатар. Энэ бол Дайн болон Германы шгшээ багуудын тоглолт. Энэхүү тоглолтод дайнчууд санаанд оромгүй ялт байгуулснаар анхны томоохон цомоо хүртэж байв. Тухайн үеийн Евро 2002 тэмцээний лого жижиг баг тусмаа хүчрэх гэдгийг харуулсан байдаг. Гэхдээ үүнээс илүү сонирхолтой нэг мэдээлэл нь Английн шгшээ багийн тоглогч Боли Пац Пирс дээр Францын тоглогч зөрчил гаргасан үйлдэл байв. Уг үйл явдал улам гүнзгийрч Англи Франц тоглогчийн дунд үл ойлголцол үүссэн. Улмаар Францэр Боли Пацыг мөргөж хацрыг нь хүртэл гимтээж байв. Эдгээр Франц тоглогч 100% зөрчил гаргасан ч тоглолтын дараа ямар нэг шийтгэл хүлээгээгүй. Тухайн үед энэхүү үйл явдлыг зөвхөн бөмбөгний төлөө спортын зүй ёсны асуудал хэмээн үзэж байсан нь хачирхалтай. 4-р байранд Koeman Tax Flat. Английн фанатууд үргэлж шударга ёсны талаар гомдол гаргаж ирсэн. Бүхий л асуудлаар шүү дээ. Өдгөө Эвертонд ажиллаж байгаад халагдсан Рональд Koeman тухайн үеийн Flat зөрчил гаргаснаар бүх зүйл эхэлсэн байдаг. 1993 оны Нидерландын эсрэг явагдсан тоглолтын 56 дахь минутанд бүх асуудал дэгдсэн. Рональд Koeman алдаа авснаар чөлөө цогт 2-ндөө гүйцэтгэж 2 дахь цогтөөрөө тооны харьцааг нээсэн юм. Хэдийгээр шүүгч тэрхүү үйлдэл тургуулын цогт заах гэж байсан боловч хажуугийн шүүгч чөлөө цогт гэж үзснээр Английн баг шар утастай тоглолтыг өргөжлүүлсэн юм. Улаан хуудас цог алдаа байсан ч Нидерландчууд хүчрхэг тоглолтоо үзүүлж 2-1-ээр ялт авч байлаа. Koeman хийх ёстой бүхнээ хийж өрсөлдөгч багаач хүнд байдалд хангалттай оруулж чадсан. 3-р байранд Пепе. Сүүлийн үед Пепегийн хамгаалалт тунц ширүүн болж байгааг бүгд мэднэ. Мөн талбай дахь этгээд зан аршингараа ялгарх болсон тэрээр 2009 онд олонний дургууслыг тунчих хүргэсэн байдаг. Эдгээр Бернабеугийн үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн ч тэрээр олон удаа олон асуудал дагуулж байсан түүхтэй. Хетафегийн эсрэг хийсэн лигийн тоглолтод Пепе Хави Каскерог түлхэж бөмбөгийн хүчтэй цогцолтоор зайлуулж байсан. Гэхдээ тэр бөмбөгийг зогсохоос илүү өрсөлдөгч багийнхаа тоглогчийг 2 шудаа санаатай өшгөлсөн гэж хэлчихэд буруудахгүй биз. Тухайн тоглолтын дараа Пепе тэрхүү 100 бүс үйлдэл хийснээр санахгүй байна хэмээн олныг гайхшуулж байлаа. Тоглолтын дараа хэсэгтээ тоглох болдгүй хэмээн хэвлэлийн баг гуралд хэлж улмаар 10 тоглолтод орох ирэхэд тэр хасуулж байсан юм. Хоёрдугаар байр Английн домог тоглогч Алан Ширер. Магадгүй ямар буруу зүйл хийсэн юм бол гэж та гайхаж байж магадгүй. Хойд нутгийн домог залуугийн хувьд 1998 онд Лестер Ситигийн эсрэг тоглосон. Тэрхүү тоглолтын нэг мөчийг үзэгчид төдийлөн мэддэггүй. Тухайн үед цөлийн үнэгнүүдийн эсрэг явагдсан тоглолтод агуу тоглогч байна. Нэг нь Шотланд нэртэй бөмбөний төлөө тэмцсэн. Улмаар шүүгчийн шийдвэр Лестер Ситигийн талд гарахад Ширер Ленин хэмээх залуу тоглогчийн толгой руу өшөглөөд амжсан юм. Тэрхүү мөчийг шүүгч олж хараагүйгээр барахгүй, шар хуудасч өгөөгүй өнгөрөөсөн. Гэхдээ тоглолтын дараа Английн хөлбөмбөгийн холбоо хуралдаж түүнийг 100 бүс үйлдэл хийсэн хэмээн үзсэн. Энэ бол алдарт Алан Ширерийн томоохон нууц юм. Тэрээр энэхүү үйлдэлийнхээ улмаас Английн багийн бүрэлдэхүүн багтахгүй болсон ч дэлхийн аварга тоглох боломжийг эцэст нь авснаар Аргентины шгшээ багтаа тоглож эцэстээ аяллаа тусгасан. 1-р байр Терри Анри Францын шгшээ багийг хөөцсөн нь. Манай эхний сонголт Анри Ирландын багийн эсрэг явагдсан тоглолтод бага эцэст төгсгөлгүй маргаанд татан оруулж байлаа. 2009 онд явагдсан тэрхүү тоглолтод 3 өнгөтнүүд 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шалгарахаар Ирландчуудтай плей-оффын тоглолт хийсэн юм. Дублинд явагдсан тоглолтод хожигдсон ногоон өмсгөлтнүүд Францад хийсэн тоглолтод гол оруулснаар тоглолт нэмэлт цаг сунгаад байв. Гэвч тоглолтын 103 дахь минутанд Терри Анри бөмбөгөнд гараараа хүрч Уильям Галласт голын дамжуулалт өгснөөр Францчууд хоцсон. Ийхүү Францчууд хоцсноор шилдэг тоглогчийн нэр хүндэд тухайн үедээ асар том цэв сууж байсан гэдэг. Улмаар Анри шгшээ багаас одог тайлхтлаар бодол хийж тоглолтыг шүүлсэн талбай шүүгч ажиллаа өгөхөд хүрч Таймс төлөвийн нүүрэнд хүртэл энэ талаарх мэдээлэл хэвлэгдэж байлаа. Ингээд та бүхэндээ хөлбөмбөгийн талбай дээр гарч байсан хамгийн хачирхалтай зүү бүс сонин үйлдэлүүдийг танилцууллаа.